Алгоритмын хувьд бид нэр дараах сэдвүүдээр лекц орно. За үүнд алгоритмын нэр томьёо, за тухайн алгоритмын үүсэл, хэвлэл мэдээлэлд алгоритмыг юу гэж үздэгэн, за алгоритмын хэрэглээ, шин чанар, зохиомжлох, дүрслэх, бүтэц, шинжилгээ гэсэн сэдвүүдээр орно. За алгоритмын нэр томьёог ерөнхийдөө алгоритм гэдэг үгнээс гаралтай. Техникийн талаас нь бол алгоритм гэдэг маань математикийн асуудлыг шийдвэрлэх эсвэл компьютерийн процессыг дуусгахын тулд дагаж мөрдөх алхмуудын багцыг хэлж байгаа. За математикийн асуудлууд гэж юу гэж болох вэ гэхээр хамгийн их багцыг олох, за хамгийн бага багцыг олох, тухайн олон хэд өгүүлбэрүүдийг давтах зэргээр эдгээрүүлүүдийг алхмаар шийдвэрлэх боломжтой. За өргөн утгаар нь ерөнхийдөө бол ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх юм эсвэл ямар нэгэн зорилгод хүрэх алхамт журмыг алгоритм гэж нэрлэнэ. Тэгэхээр нэг өсөндөө алгоритм гэдэг маань одоо асуудлыг шийдвэрлэх үйл явц буюу процедурыг сонгох, одоогийн нэр томьёо болох алгоритмыг өнөө үед машин буюу одоо ялангуяа компьютерт тодорхой зорилгод хүрэхийн тулд дагаж мөрддөг дөрвийн багцад хөвчлэн ашигладаг байна. За энэ хүн нэр томьёо нь компьютер дээр ажилладаг өгөгдөлд дүн шинжилгээ хийхтэй адил мөн бидний өдөр тутмын хэрэгэлдэг одоо ахуйн амьдрал дээр их тохиолддог. Одоо жишээлбэл пицца хийх, рубик шоу эвлүүлэх, за тэдгээрийг өглөөлөхөнд тулд дагаж мөрдөх юм алхмууд байдаг. За эдгээрийг бол ерөнхийдөө алгоритм гэж хэлж болно. Тэгэхээр ерөнхийдөө алгоритмыг Британика нэвтрэх тулд алгоритм бол тодорхой тооны үе шаттайгаар асуултын хариулт эсвэл асуудлын шийдлийг гаргадаг системчилсэн процедур юм а гэж бичсэн байдаг. За мөн өөр одоо онлайн тол дикшнери дээр алгоритм гэдэг маань хариу асуудлыг шийдвэрлэх хязгаарлагдмал тооны алхмуудыг агуулдаг гэж үзсэн байна. За мөн алгоритмыг тодорхой төрлийн бодлого, тийм асуултын хариуг өгөх математикийн хэд хэдэн алхам ялангуяа компьютерийн програмыг хэлнэ гэдгийг Коллинсийн тал бичигт бас дурдж өгсөн байна. За дараагийн асуудлаар хэдүүлээ алгоритмынхаа үүслийн талаар товч дурдъя. За алгоритмын үүсэлтээр бидний дурддах сэдэв бол юу байх вэ гэхээр алгоритм маань 1926 онд алгоритмыг хэрэглэж байсан мэдээлэл байдаг. За гэсэн хэдий ч 1926 оноос өмнөх манай эртний 825 оны үед исламын математикч Аль-Хоризми гэдэг хүний нэр одоо хувирж явсараад алгоритм болсон гэж магадлаар хүмүүс ярьдаг. За жишээлбэл хуучин Франц хэлэнд буюу одоо дундад зууны латин үгэнд алгоритмос гэдэг үгнүүд дайралтдаг. За энэхүү Аль-Хоризми гэдэг хүн маань манай эртний 825 оны үед амьдарч байсан. Одоо исламын юм алдарт математикч байгаа. За энэхүү хүний 1200 жилийн зориулсан маркийг бол хэвлэж байсан байна. За дээрэс нь энэ хүний хөшөө дурсгалыг мөнгөчүүлж энэ дэр хадгалсан зургууд харагдаж байна. За энэхүү нэр томьёо 9-р зууны үеэс мусульман математикч Аль-Хоризми хинду тооцоолох урлагийн тухай хэмээх архметик зохиолын латин орчуулга дээр үндэслэж гарсан байдаг. За энэхүү латин орчуулгыг шууд орчуулад латинаар орчуулад үзэхээр алгоритми ди намеро индором гэдэг үгнээс гаралтай байх нь байна. Тэгэхээр Аль-Хоризмигийн нэг хуудас буюу нэг хуудсыг одоо та бүхэнд харуулсан байна. Айлгүрийн номныхын талаар. За энэ бол яг бодит бүтээл маань одоо 9-р зууны үеэс хойш хадгалагдж байгаа номны нэг хуудсыг аваад харуулсан байна. За тэгвэл Мухаммед ибн Муса Аль-Хоризми гэдэг энэ хүн маань яг хаана төрсөн тодорхойгүй ч зарим их сурвалжид манай эртний 780 онд Төв Азийн Арал тэнгисийн өмнөд хэсэгт болох Хоризм хотод төрсөн гэж үздэг. Тэрээр исламын математикч ах дүүс болох Бану Мусатай хамтарч мэрэгэн ухааны өргөөг ажиллаж байжээ. За нэг өсөндөө одоогоор бол одоо сургалтын төвийг бол
нээж одоо ажиллаж байсан юм туршлагатай хүн юм байна. 800-аас 860 оны хооронд амьдарч байсан гэж бас зарим их сурвалж дээр үздэг байх нэ. За энэ хүний нэр ингэж явсаар хагаад алгоритми буюу алгоритм гэж хувирсан юм а гэж хүмүүс үздэг юм байна. За алгоритмын талаар хэвлэл мэдээллийн салбарууд дараах зүйлийг дурдсан байдаг. Жули Бринтон гэдэг хүн Google, Yahoo, Bing зэрэг хэд хэдэн хайлтын системүүд байна. Эдгээр хайлтын search буюу хайлт хийдэг searching системүүд маань өөрийн гэсэн хувийн тооцоололттой байдаг. Энэ нь түлхүүр үг эсвэл түлхүүр үгсийн хослол тус бүрээр веб сайтуудыг ирэмбэлж өгдөг байх нь байна. Тэгэхээр нэг өсөндөө одоо таны хайж байгаа хайлтаар тухайн веб сайтуудыг одоо жишээлбэл dog хайхад яах нь dog одоо food, dog, low гэсэн үгнүүд гарч ирдэг байх нь. Тэгэхээр хайлтын чинь түлхүүрэг болгоо хадгалчихдаг юм байна. За ингээд дараа нь Вашингтон Пост-д 2021 оны 12 сард бичсэн нийтлэлээр одоо машин буюу унж байгаа машин буруу зүйл хийх үед жолоочид машины дэлгэсэн дээр товчлуурыг дарснаар ослын талаарх мэдээллийг Tesla компанид үйлгэн. За ингэснээр бараа мангамжийн инженерүүд дүн шинжилгээ хийж алгоритмыг сайжруулж чаддгаа гэж үзсэн байна. За ингэснээр одоо нэг өсөнд юу болох юм бэ гэхээр тухайн Tesla компани машин ийм ост ихэд тухайн алгоритмын зааврын дагуу дуудлага өгж үүнийх нь үр дүнд нь Tesla компани инженерүүд тухайн машиныхаа сайжруулалтыг хийж за бас түргэн арга хэмжээ авах боломжтой гэсэн үг. За 2021 оны 8 дугаар сард Facebook компани нь Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтдэд улс төрийн зар сурталчилгааны зарцуулалтыг хянахаас сэргийлж Германы нэгэн судлаач Instagram-ийн алгоритмыг судалж байсан орлогыг болиулсан гэж хэлж байна. За энэ оны бас 11 сард нь Joshua Hawkins хэлэхдээ Meta компани нь Newsfeed буюу одоо Facebook-ийн үндсэн хайлтын мэдээллийн алгоритмыг сайжруулж байгаагаа мэдээлсэн байна. За мөн сүүлийн одоо анхаарал татах нэг нийтлэл бол Times Tool дээр 2021 оны 9 сарын 22-нд гарсан алгоритмыг өөрчилснөөр сүүлийн улиралд $10 тэрбум ашигтай ажиллаж байсан компаниуд санхүүгийн хувьд хохиролтой ажиллана гэж дүгнсэн байна. Тэгэхээр нэг өсөндөө $10 тэрбум орлого олдсон компани өөр хууль ажиллагааны алгоритмыг өөрчлөх юм бол ашиг орлого нь буурч ашиггүй ажиллах боломжтой гэсэн үг. Тэгэхээр ашиггүй ажиллах одоо магадaltaй болж тарж байна. За алгоритмын хэрэглээ бол одоо бидний өдөр тутмын амьдралаас хуулаад төрөл бүрийн зүйлүүд төр их дурддагддаг. Одоо жишээлбэл одоо дэлхий бол нэг жилд нарыг бүтэн тойрдог. За тэнглэгээ 24 цагийн хугацаанд иргэдэг. Хүн бол одоо өглөө босоод байгаль тогтмол нүүр гараа угаадаг, 0 ордог, шүдээ угаадаг. За тэгээд ажил руугаа ирдэг гэх мэтчлийн алгоритмууд байдаг. За үүнээс гадна тухайн одоо хотын машины гэрлэн тохиолдуулдаг энэ систем маань бас тэр чигээр алгоритмын төрөлд орж байдаг. Тэгэхээр энэ төрлөөс хамааруулаад бид нар бол гэрлэн тохиолны үйл ажиллагаагаа мэднэ. Энэний одоо хэрэглээг бол дуртахаас бас илүүц байх. За дараагийн жишээн дээр ерөнхийдөө яриа явуулъя. За царай таних алгоритмыг MaxSpace гэсэн царай таних алгоритмыг би та бүхэнд танилцуулж байна. За энэ хөө алгоритм маань ямар үүрэгтэй юу хийдэг алгоритм бэ гэхээр MaxSpace алгоритм нь одоо нэг өсөндөө танд парам хангамжийн бүтээлийг санал болгож байна. Тэгэхээр энэ хөө алгоритм нь яаж ажилладаг юм бэ гэхээр техник хангамж талаас өндөр нөхцөлтэй камер, чип, одоо сервер, өгөгдөл болон видео дамжуулдаг системүүдээр хавсраад за тэгээд царай танилтын системийг тань одоо нэг өсөндөө тухайн хүний царайг өндөр нөхцөлтэй камераар өгөгдөл болгож оруулж ирээд чип сенсороор мэдрээд сервер рүү өгөгдлөө илгээгээд за тэгээд тухайн хүн мөн үгүй юу гэдгийг тань. За ингээд сервер дээрээс өгөгдлүүдийг буцаагаад тухайн хүнийг мөн эсгээр баталгаажуулах юм бол тухайн хүнийг одоо тухайн хаалгаар нэвтрүүлэх, үйл ажиллагааг нэршлэх, ухаалаг одоо санхүүгийн нэршлэх боломжийг олгодог байх нь байна. За энийг MaxSpace буюу одоо энэ компани гаргасан алгоритм шийддэг юм байна. За энэ хүү алгоритмын ажиллах дундаж одоо хурд нь буюу одоо POS acceptance rate нь одоо 99.99% найдвартай ажиллана. 0.1% алдаа заадаг. Тэгэхээр тухайн компьютерийн төв процессороос хамаарат i5-ын 8250 гэсэн процессортой байх юм бол 0.1 м/с-ийн хугацаанд таны царайг таних юм боломжтой алгоритмыг
зохиосон байх нэ. За дараагийн систем дээр бид нэр юу ярьж байгаа юм бэ гэхээр дараагийн систем дээр автомашины дугаар таньдаг юм систем байж байна. За энэ хүү систем дээр тухайн автомашины дугааруудыг бол төрөл бүрөөр таних боломжтой. За машинууд ерөнхийдөө бол одоо ямар алдаа сансргуугаар хийдэг вэ гэхээр тухайн машины дугаарууд дээр тоошороо авсан байдаг. За дээрэс нь гэрэлгүй зургийг авсан байдаг. За мөн гэрэл ойрсон байдаг. За тэгээ сансргуу байдлаар шавар шахаан алдсан байдаг. Тэ скотчтой явж идэх гэх мэтчлэн. За эдгээрээс тухайн машины дугааруудыг өөр автоматар өсөв бүрээр нь таниад за тэр машины дугаар байна гэдгийг тань. За ингэснээр тухайн машиныг автогараж руу оруулах, за зогсоол руу оруулах, за дээрэс нь одоо энэ замын хөдөлгөөний дүрм зүтсэн гэдэг торгуулуудыг бичих боломжтой болж байгаа юм аа. За энэ бол бас нэг алгоритмын үндсэн хэрэглээ. За дараагийн жишээ бол одоо ухаалаг одоо тухайн ухаалаг хэлбэрээр таны хийсэн бүтээл одоо төрөл бүрийн сав суулгыг за тэгээд хайрцагуудыг юм савлах зорилттой алгоритмыг танилцуулж байгаа. За энэ хүү алгоритмыг та хэд бас судалаад үзээрэй. Ерөнхийдөө бол хайрцаг оруулаад ирнэ. За тэгээд хайрцагын байршлыг бол дурч үзээд за байршил нь хэрвээ яг бооход бэлэн байдалтай байвал хайрцагаа бүрнэ. За тэгээд бүрээд болчихсон бол тухайн хайрцагаа дахин боловсруулалтанд хийгээд тийм үү. Одоо тухайн хайрцагаа өргөдөг ч юм уу одоо ач өгдөг юм алгоритм байх нэ. За алгоритмын шин чанаруудыг хэдүүлээд авчаар үзье. За алгоритмууд маш олон шин чанартай байдаг. За ерөнхийдөө бол алгоритм маань оролтын өгөгдлийг хүлээн авч гаралтын өгөгдөл болгон хувиргадаг юм зүйлийг алгоритм шилж байгаа. Тэгэхээр алгоритмыг бид нар ерөнхийдөө тооцооллыг асуудлыг шийдвэрлэх юм хэрэгсэл буюу одоо тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой хэрэгсэл гэж үзэж болно. За ингэснээр алгоритм дотор statement буюу одоо тухайн асуудлыг шийдэх үйлдэлүүд орж ирдэг мэдэгдлүүд. Тэгэхээр энэхүү оролтон дээр орсон өгөгдөл маань гаралтан дээр гарахдаа тэр үйлдэлүүдийн тусламжтайгаар өгөгдүүлж гардаг. За алгоритмыг заасан бодлого гүйцэтгэх үйл ажиллагааг бол биелүүлэгчийг бол тухайн тэр алгоритмыг бодох үйл ажиллагааг биелүүлэгчийг алгоритмын гүйцэтгэгчийг шилдэг. Харин аливаа алгоритмыг тодорхой гүйцэтгэгчид зориулж зохиож болдог. За мөн алгоритмыг гүйцэтгэгч нь хүн эсвэл компьютер байх боломжтой. За компьютер хэрэглээгүй үед алгоритмыг зохиогч нь гүйцэтгэгч нь хүн байх боломжтой гэсэн байна. Тэгэхээр дараагийн нэг слайдн дээр ярьж байгаа асуудал юу вэ гэхээр алгоритм ба компьютерийн програмын хоорондох ямар ялгаа байгаа юм бэ гэж суусан байна. За үүн дээр програм гэдэг бол ерөнхийдөө бас удирдамж буюу хөтөлбөр. Алгоритм ч гэсэн бас удирдамж хөтөлбөр. Энэ хоёрын хооронд зарчмын үед ялгаа байхгүй. Гэвч програмчлалын хэл дээр зохиосон алгоритмыг програм гэж нэрлэнэ. Харин компьютер бол алгоритмыг гүйцэтгэгч нь, хүн бол алгоритмыг зохиогч нь гэж үзэж болно. Тэгэхээр гүйцэтгэгчид алгоритмын зорилго ямар ч хамаагүй бөгөөд зохиогч үүнийг мэдж явах ёстой учраас бид нэр тухайн програмыг бүтээхдээ компьютер дээр шууд алгоритмаа ажилуулад кодоо бичих боломжтой байдаг гэсэн үг. За алгоритм нь дараах зүйлүүдийг агуулсан бол сайн алгоритмууд гэж үздэг. За үүнд алгоритм нь дараасан алхмууд буюу үйлдэлүүдээс тогтсон байвал байх ёстой гэж үздэг. За энэ нь алгоритмын төгсгөлөг үйлдэлийг хэлж байгаа. Тэгэхээр нэг өсөндөө алгоритм маань тодорхой даалгаврыг гүйцэтгээд төгсгөлөг тооны алхмуудаас бүрдсэн буюу дуустах байх хэрэгтэй. За нэг өсөндөө 2 тооны нийлбэрийг олгож байгаа бодлого бодож байвал 2 тооныхон нийлбэрийг олоод хэвлээд тийм үү дуустал байх хэрэгтэй. За дараа нь алгоритмын алхам бүр оновчтой байх ёстой буюу өргөн зөв байх шин чанар. За энэ дээр юу дутагдах юм бэ гэхээр алгоритмын хийх алхам бүр тодорхой. За 2 хувьсгчаа ABX 2 хувьсгчаа зарлж өгч юм тийм үү. За тэгээ гараас өгдлөө авсан байна, 2 өгдлөө авсан байна. За үйлдэлээ хооронд нэмсэн байна, хэвлсэн байна ч гэх юм уу. Үйлдэл бүр нь тодорхой байх ёстой. 3 дугаарт нь тухайн алгоритмын ялгаатай ижил төрлийн бодлогыг бодох алгоритм ижил байна гэсэн байна. За нэг бол түгээмэл шин чанар гэж хэлдэг. Одоо жишээлбэл нөгөө 2 тооны нийлбэр олно гэдэг маань 3 тооны нийлбэр олох, 4 тооны нийлбэр олох бодлоготой ойролцоо байх боломжтой. Үүнийг түгээмэл байх шин чанар гэж үзнэ. За 4 дугаарт нь алгоритм нь үр дүнтэй ашигтай байна. Тодорхой үр дүнд хүрдэг байх ёстой гэсэн үг. Тэгэхээр яг 2 тооны нийлбэрийг ол гэсэн бол олоод дуустдаг байх хэрэгтэй. Энийг
алгоритмын үр дүнтэй байх шин чанар гэж үздэг. За дараа нь алгоритмыг хэлний хараат бус байдлаар зохиох ёстой байдаг. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр тухайн алгоритмыг ямар нэгэн параметрийн хэл дээр тулгуурлаж бичгээс хориглох хэрэгтэй. Тийм үү? Тухайн хэлнээс нь хараат бус байдлаар зохиох хэрэгтэй. За 6 дугаарт нь алгоритм нь боломжтой нэгэсэндээ энгийн ерөнхий бод байдалд ажиллах юм боломжтой байх ёстой. Ингэснээр яах нь тухайн компьютерийн нөөц буюу санахой, төв процессорын нөөц, хадгалах нөөцүүдийг зөв зөвхөстэй ажиллах ёстой. За нэгэсэндээ бол алгоритмыг зохиохдоо ирээдүйн технологи суурилж зохиож болохгүй гэсэн үг. За дараа нь алгоритмыг сайн тодорхойлсон оролтууд та байх ёстой. Нэгэсэндээ тухайн 2 тооны нийлбэрийг олгож байгаа бол зөвхөн 2 тооныхон A-B-г хоёр үсгчээ оролт болгон оруулж явах ёстой. Энэ хоёроо өгдлийг гаргах ёстой. За тэгвэл 8 дугаарт нь сайн тодорхойлсон гаралт байх ёстой. Нэгэсэндээ тухайн 2 тооны нийлбэрийг олох бодлогон дээр гаралт нь 1 байх ёстой. Тийм үү? Тэр гаралт тэр үр дүн гарах ёстой гэж үздэг байх нэ. За одоо ингээд хэдүүл алгоритмыг товчоор ярих юм бол алгоритм маань ерөөсөө асуудлыг жижиг хэсэг эсвэл жижиг алхам болгон хуваадаг тул параметр үүнийг бодит парам болгон хувирахад хэлбэр байна гэсэн үг. Тэгэхээр парам зохиож байгаа хүнд ерөөсөө тухайн асуудлыг бичих маш амархан тийм үү? Алгоритмыг зохиоход хэлбэр за ингээд алгоритмыг бичихэд маш их цаг хугацаа шаарддаг. За ялангуяа алгоритмыг одоо салаалах юм уу? Удирдлага шилжүүлэх үйлдэлүүдийг хийхэд за давтах үйлдэлүүдийг хийхэд алгоритм дээр харуулхад хэцүү байдаг. Тэгэхээр эдгээр сул талуудыг ерөнхийдөө нөхөд хийх юм бол алгоритмыг түргэн сайн ажиллах боломжтой байдаг юм аа. За алгоритмыг хэрхэн зохиодог вэ гэсэн байна. Тэгэхээр алгоритмыг зохиох ерөөсөө юм хэдхэн шин чанарууд байдаг. За үүн дээр дурдвал алгоритмыг зохиохын тулд энэ алгоритмаар шийдэх ёстой асуудал мөн үгүй юу гэдгийг тодорхойлох ёстой. За дараа нь асуудлыг шийдвэрлэх явцад анхаарах ёстой асуудлын хязгаартуудыг оруулж ирнэ. Одоо жишээлбэл 2 тооны нийлбэрийг олохын тулд 2 хувьсгч оролтоор орно. За нэг хувьсгчт нь үр дүнгээ хадгална, тэгээ хэвлэн ч гэдэм юм. За дараа нь асуудлыг шийдвэрлэхийн тулд оролтын утгуудыг оруулна. За дараа нь асуудлыг шийдсэн үед хүлээгдэж буй гаралтын үр дүн гаргана. За сүүлд нь нөгөө шийдэл буюу яг ямар тооны нийлбэр болсныг түүнд харуулах хэрэгтэй юм байна. За ингэж бол алгоритмыг зохиох хэрэгтэй байдаг юм байна. За одоо хэдүүлээ жишээ болгоод яг 3 тооны алгоритмыг өгдлийг хэвлэх алгоритмыг жишээ болгож үзье гэсэн байна. За энэ дээр үзэх юм бол дээр дурдсанчлан алгоритм бичихийн тулд түүний нурчсан нөхцөлийг хангах ёстой. За ингээ 3 тооны нэмээд нийлбэр болдог алгоритмыг бодохын тулд биднэрт ойлгомжтой асуудал юу ах вэ гэхээр 3 хувьсгчийг гараас оруулах хэрэгтэй. Тэгэхээр 3 хувьсгч маань A, B, C гэж үзье. За ингээд энэ хүү 3 хувьсгчийг гараас оруулсан бол үйлдэл хийх хэрэгтэй. Тийм үү? За гаралтан дээр D гэсэн үр дүн гарна. За D нь A, B, C-ийн нийлбэрийг одоо олоод өөр дээрээ хадгалаад хэвлэх ёстой юм үйлдэл байгаа. Тэгээ 3 тооны нийлбэр болох ёстой учраас дунд нь нэмэх тэмдгийг ашигланаа гэж ойлгож болно. За ингээд яг түрүүний ярьснаар багш нь түрүү A, B, C гэсэн 3 хувьсгчийг гараас аваад D гэсэн хувьсгчид үр дүн болгоо хадгална гэсэн бол энэ хүү презентацийн дээр наам 1, наам 2, наам 3 дээр 3 пултаа олгож зарлаад энэ 3-ын өгдлийг гараас буюу компьютерийн keyboard дээрээс өгдлүүдэд оруулж өгнө байна. За энэ хүү 3 тооных үр дүн хадгалахын тулд нэг сам гэдэг хувьсгчээ зарлаад тэн дээрээ үр дүн нийлбэрийг олоод хадгалчих юм байна. Тэгээд тэрийг авцаагаад хэвлэж гин байна. За ингээд энэ алгоритм дуусах боломжтой. За ер нь бол бас алгоритмыг хэрэгжүүлэх замаар турших боломжтой байдаг. Тэгэхээр нэг өсөндөө алгоритмыг одоо зурсныхаа дараа параметрийн хэл дээр шууд туршаад ажиллах бүрэн боломжтой байдаг. За эдгээр хийхээс өмнө алгоритмыг зохиохдоо дараах алхмуудыг бид мэдж байх хэрэгтэй. Нэгсэндээ ямар асуудлыг шийдэхийн тодорхойлолт нь чухал. Ямар загвараар алгоритмаа зохиох юм. Алгоритмын тодорхойлолт нь ямар учиртай байх юм. Тэгээ энэ тухайн бодлогыг бодох алгоритмын мөн үгүй юу? За алгоритмыг хэрхэн зохиох талаар бодох хэрэгтэй. За дараа нь алгоритмын зөв эсхийг шалгах хэрэгтэй. Энэ алгоритм яг үр дүнгээ олж гаргаж ийн үгүй юу? Энэ алгоритм үнэн зөв ажиллаж ийн үгүй юу гэдэг алгоритмын шинжилгээгээр хянана. За цагаан хайрцаг, хар хайрцагны аргаар турш үздэг. За дараа нь алгоритмыг хэрэгжүүлэх буюу компьютер дээр ажиллуулж үздэг. Тэгээ парам хангамжаар парамыг бичиж үздэг. Параметрийн хэлээр
Ингээд сүүлд нь алгоритм ажиллуулсан гээд баримт бичгийн тайлан хийдэг. За ийм алхмуудаар ерөнхийдөө алгоритмыг ажиллуулж үздэг юм байна. За дараагийн 7 дугаар хэсгээр бид нэр алгоритмыг дүрслэх ийм хэлбэрийг үзье. Ерөнхийдөө бол алгоритмыг псевдокод болон урсгалын диаграмаар дүрслэх бүрэн боломжтой. За алгоритмыг псевдокодоор дүрслэнэ гэдэг маань тухайн их хэлээрээ тухайн бичигдэх хэлбэрийн дагуу бичгийг псевдокодоор дүрслэх гэж хэлдэг. За жишээлбэл одоо таны нэр хэн бэ гэж асуугаад хэрэглэгч нэрээ оруулаад буцаагаад хэрэглэгчийн нэрийг хэвлэдэг параметрыг энэ дээр үзүүлсэн байна. За тэгээд тухайн хэрэглэгчийн нэрийг хэвлэхдээ дараа нь насыг асууна. За насыг асуугаад нас нь 45-аас их буюу тэнцүү байвал эдгээр нас, бага бол эд нас гэж хэвлэх параметрыг үгэн хэлбэрээр тайлбарласан энэ дээр байна. За эндээс харах юм бол output дүрсэн дээр таны нэр хэн бэ? Input дүрсэн дээр яг нь input гэсэн түлхүүрний ард хэрэглэгч нэрээ оруул. За тэгээ хадгалах үйлдэл дээр хэрэглэгчийн оруулсан нэрийг нэр хувьсгчэд хадгал. Output одоо тэ үгний араас сайн уу гэж нэрийг хэвэл гэх мэтчлэн ингэж бол дүрслэхийг псевдокодоор дүрслэх гэж үздэг. За дараа нь алгоритмыг бидний хувьд хамгийн чухал бас дүрслэх нэг хэлбэр бол алгоритмыг урсгалын диаграмаар дүрслэхний хэлбэр байдаг. За урсгалын диаграмаар алгоритмыг дүрсэлдэг. За урсгалын диаграмаар алгоритмыг дүрслэхдээ бидний мэддэг Polow charts буюу одоо блок схемээр дүрслэхийг хэлж байгаа. За энэхүү блок схемээр дүрслэхдээ эхлэл төсгөлийн зовын дүрсээр за хорлол гаралтыг трапез буюу одоо хавтгай дүрсүүдээр за нөхцөл шалгахыг rom дүрсээр параметр давталтыг дараах дүрсүүдээр илэрхийлэх боломжтой. За эдгээрийг бол ерөнхийдөө лаборатори ажил дээр бас товчоор заасан учраас та бүхэн маань уншаад үзээрэй. Лаборатори ажил дээр материалууд нь хангалттай байгаа. За нэг өсөндөө тэгээд алгоритмыг бол блок схемээр илэрхийлэх арга бол одоо дэлхийд даяар түгээмэл ашиглагдаж байна. Төрөний таны нэрийг хэн гэдэг вэ гэд нэрээ оруулаад буцаагаад насыг асуудаг алгоритм бол дараах байдлаар хардах жишээтэй. Та бүхэн бас энэхүү алгоритмыг байгуулад үзэх бүрэн боломжтой. За алгоритмын бүтэц. За алгоритм маань ерөөсөө хяналтын урсгалын дагуу ажилладаг юм зүйл байгаа. Нэг өсөндөө алгоритм маань дээрээс доошоо чиглэсэн дараалал хэлбэрээр ажилладаг. За энийг бол нэг өсөндөө хяналтын урсгал нь салаалахгүй нэг шугамдаа явж гин гэж ойлгож болно. Үүнийг бол одоо шугамн алгоритм гэж хэлж болдог. За ингээд дараалсан алгоритмаас гадна сонголттой буюу if үйлдэлээр төслөө шалгаад удирдлагын урсгал маань салаалдаг юм үйлдэл байгаа. Дээрээс нь нэг үйлдэл олон дахин давтдаг юм алгоритмын бас төрөл байдаг. За эдгээрээс нь хамаарат тухайн алгоритмуудыг бас олон төрөл ангилж болно. Одоо жишээлбэл тухайн өрөөндөө орж ирээд тийм үү? Хаалгаа тайлаад, хаалгаа нээгээд за дараа нь өрөөндөө ороод гэрлээ асаагаад хаалгаа хаалдаг энэ алгоритмын хувьд энэ бол дараалсан буюу шугамн алгоритм. Дараалсан үйлдэлүүдээ хийж гин гэсэн үг. Тэгэхээр ийм алгоритм, ийм бодлогууд бол амьдрал дээр зөндөө бас тохиолддог. За дараагийн нэг төрөл нь болохоор сонголттой. За сонголт гэдэг нь маань тухайн одоо хэрэглэгчийн хийсэн үйлдэлээс хамааруулаад if за дээрэс нь then else нөхцлүүдээр шалгана. Одоо юу гэхээр тухайн нөхцөл хэрэг үнэн байвал нэг үйлдэл хийгдэнэ, худал байвал өөр үйлдэл хийгддэг. Буюу selection буюу сонголттой алгоритм. Одоо жишээлбэл хүн гэртээ орж ирээ те хэрв хаалга түгжээтэй байвал хаалга онгоолгоно, онгорхой байвал тал орчно. Тийм үү? За ингээд хаалга хаасан бол хаалга нээн. Үгүй бол юу ч хийхгүй те. За ингээд өрөөндөө орно. Өрөөндөө орсон бол харахгүй бол гэрлээ асаа. Гэрэл өдөр байх юм бол гэрэл саахгүй. Тэгээ хаалга хаадаг жишээ нэ. Тэгэхээр ийм алгоритмуудыг бол бид нэр сонголттой алгоритм гэж үзэж байна. За дараа нь давталтын төрлийн алгоритмыг үзье. Нэг зүйлээ бид нар амьдрал дээр маш олон тоогоор давтарч хийх тохиолдлууд гардаг. Энийг бол давталт гэж нэрлэдэг байгаа. Одоо жишээлбэл өглөө болгон шүдээ угаадаг, өглөө болгон сургуульдаа ирдэг тийм үү? Өдөр болгон дугуй ундагч тийм үү? Давталттай үйлдэлүүдийг бид нар бол байнга хийж байдаг. Тэгтэл парам дээр очиод алгоритмд орж ярих юм бол давталт гэдэг зүйлийг хязгааргүй давталт гэж нэрлэдэг. Тэгэхээр хязгааргүй давталтын үед юу хийгддэм бэ гэхээр одоо тухайн тоног хөрөмжийг хизээ унтраах
парамагонжийг хизээ хаах тийм үү. Тэр үед энэ хүү хязгааргүй давталт дуусдаг. За дараагийн нэг төрлийн давталт нь бол тоолох хяналттай давталтууд буюу count controlled loops. Нэгэсэндээ хэдэн дооны давталт хийх нь тодорхой. 1000 бол 1000, сая бол сая. За 100 бол 100, 10 бол 10 хийгээл дуусдаг. Энийг бол тоолох хяналттай давталтууд гэнэ. За дараа нь нөхцөл байдлын хяналттай буюу юу нөхцөлийнхэн дагуу хянагдаж явдаг. Тэгэхээр одоо яг хизээ очиод дуусахыг мэдэхгүй нөхцөлдөө очиж хөрөнгөд дуустдаг юм давталтыг нөхцөл байдлын хяналттай давталтууд гэж хэлнэ. За хязгааргүй давталтыг бол хэдүүлээ сая түрүү багшин тайлбарлалаа. Одоо жишээлбэл хязгааргүй давталтыг хийснээр хэрлэгч парамыг зогсоох хүртэл эсвэл парама гацх хүртэл давтагдаж үйл ажиллагаа явагддаг. Өөрөөр хэлбэл одоо таны ширээний компьютер дээр үйлдвэрлэлийн систем нь таны USB портуудыг байнга шалгадаг парамтай бөгөөд таны төхөөрөмжөнд залгасан хэсгийг байнга шалгадаг. Тэгэхээр таныг одоо төхөөрөмжөө залгасны дараач тэр шинэ төхөөрөмж байгаа хэсгийг байнга шалгасаар байдаг энэ үйлдэл бол одоо хязгааргүй давталтын үйлдэлийн нэг жишээ байдаг байх нь байна. За тоолуур давталтын хамгийн гол нэг төлөөлөгч бол одоо for давталт байдаг. For давталт маань хийх үйлдэл нь тодорхой. Тухайн нөхцөл үнэн байвал дараагийн үйлдэлээ хийгээ явдаг юм давталтыг for давталт гэж хэлдэг. Энэ хүү жишээн дээр одоо алгоритм дээр урагшаа хөдөл гэдэг үгийг 5 удаа хэвлэгөөл for давталтаар тэгж дараах байдлаар хэвлсэн байна. За нөхцөл байдлын хяналттай давталт буюу одоо нэгэсэндээ while давталтыг ярьж болно энэ хүү жишээн дээр. Одоо жишээлбэл робот машин ширээний ирмэгээс 3 см-ийн зайтай бөгөөд түүнийг урагш 5 см-аар урагшуул гэж хэлэхэд тэр ширээний ирмэгээс гараад унах болно тийм үү. За үнэс сохын тулд нөхцлөөр удирдах давталтын жишээг болгоод ашиглах юм бол урагшаа хөдлөөд тэгээ ширээний ирмэг дээр очингууд зогсох хүртэл давтгсан юм үйлдэлийг бол хийх боломжтой. За түүнийг бол одоо энэхүү блок схемээр бол илэрхийлсэн байна. Хөдөлгөөнөө урагшлуулад тэгээ ширээний ирмэг хүртэл яваад ширээний ирмэг дээр очих юм бол зогсдог юм. За тэгээ ширээний ирмэг дээр очиаг бол урагшаа явдаг юм хөдөлгөөнийг нөхцөл байдлын хяналтын давталтаар бас хийж болсон байна. За энэ нөхцөл байдлын хяналтын давталтын дээр хамгийн гол яригдах давталт бол while давталт байдаг. Тэгэхээр while давталт маань хийгдэх үйлдэл нь нөхцлөөсөө хамаарч ингээд явдаг үйлдэлийг бол while давталт гэж хэлж байгаа. Тэгэхээр түрүүний энэ ширээн дээр явж байгаа робот машины жишээгээр ярих юм бол роботыг ширээний ирмэгээс хазаахыг зогсоохын тулд while давталтын дараах байдлаар бичиж болно гэсэн байна. Тэгэхээр би ширээний ирмэгт тухайн тэр машин ширээний ирмэгт хүрээгүй байвал урагшаа яваад байна гэсэн үг. Ирмэг дээр очих юм бол зогсох юм байдлаар бас боломжч болох байна. Үүнийг одоо дараах байдлаар бол илэрхийлсэн байна. За тэгвэл одоо нөхцөл байдал давталтын дараагийн хамгийн том төлөөлөгч болохоор do while давталт байдаг. За энэ маань одоо нэгэсэндээ тухайн давталтын төгсөлд нөхцөлийн шалгадгаараа давталтай. Тэгэхээр өмнөх while давталт маань эхлээд нөхцлөө шалгаад үйлдэлээ хийдэг байсан бол do while давталт нь эхлээд үйлдэлээ хийчээд дараа нь нөхцлөө шалгадаг. За ингэснээр нэгэсэндээ тухайн ширээний ирмэг рүү эхэлж яваад за ширээний ирмэг ирээгүй байна уу? Ирээгүй бол урагшлаа. За ширээний ирмэг ирээгүй байна. Тэгээд хаад үйлдэлээ хийгээд явган ширээний ирмэг ирээгүй бол урагшлаа гэдэг. Ингэж явж хийдэг үйлдэлийг бол do while давталтаар жишээ болгож ярьж болно. Нөгөө while давталт нь яадаг вэ гэхээр эхлээд ширээний ирмэг хүрсэн үү? Хүрээгүй бол урагшил. Дахиад ширээний ирмэг хүрсэн үү? Хүрээгүй бол урагшил гэж явдаг юм. Үйлдэлийг бол while давталтаар ярьж болох нь байна. За алгоритмын шинжилгээнд дээр бидний маш товчоор ярих хэд хэдэн жишээнүүд байдаг. Энэ бол одоо priori шинжилгээ гэж яригддаг. Энэ маань одоо тухайн алгоритмыг хэрэгжүүлэхээс өмнө шалгах гэсэн үг. Тухайн алгоритмыг хэрэгжүүлэхээс өмнө одоо төв процессын ямар хурдыг ашиглах юм, ямар компьютерт ажилласнаар үр дүн үзүүлэх юм, тухайн алгоритмыг одоо зохион бүтээгч нь хэн байх вэ? Тийм үү? Зохион бүтээж байгаа хүн энэ хүү алгоритмаа яаж турших вэ гэдгээс хамаарч энэ priori шинжилгээг хийдэг. Тэгэхээр нэг өсөндөө энэ аргаар алгоритмын нарийн төвөгтэй байдлыг бол тодорхойлж өгдөг байх нь. За дараагийн шинжилгээний арга нь бол одоо posterior analysis буюу одоо арын шинжилгээ. Тухайн алгоритмыг хэрэгжүүлсний дараа, ажиллуулсны дараа шинжилгээгээ хийх нь үйл явцыг бол хэлж өгдөг. За үүнд бол алгоритмыг ямар ч параметр дээр хэрэгжүүлж болно, зохиож болно, гүйцэтгэх замаар шалгадаг юм алгоритмыг хэлдэг байх нь байна.
За энэ хүү дийн шинжилгээ нь үнэн зөв шаардагдах ёстой. За тэгээд тухайн нэгсэндээ дүнжлэгээ хийснээр үнэн зөв утгыг гаргах ёстой. Компьютерийн санах ойгоос ашиглах тэр зай, зарцуулах цаг хугацаа гэх мэт дандаа бодит юм шинжилгээний тайлан дээр тайлан гаргаж авахд тусалдаг юм шинжилгээг бол арын шинжилгээ гэж нэрлэдэг байх нэ. За дараа нь тухайн алгоритмыг ажиллах тийм үү хүчин зүйлээр нь бас ангиж болдог. Одоо жишээлбэл хэр хурдан ажилтдаг юм бэ гэдгийг нь цагийн хүчин зүйлийн ирэмбээр тогтоодог. Одоо нэгсэндээ тухайн хугацаанд алгоритм тэдэн минутын хугацаанд тэдэн секундын хугацаанд ажилладаг тийм үр дүн гаргадаг гэж үзэж болно. За мөн алгоритм ажиллах ёстой компьютерийн санах ой болон компьютерийн хадгалагт хөөрөмжүүдээс төв процессороос хэрэг ачаал авч ажиллаж байгаа юм бэ гэж тийм асуудал үүсдэг. Тэр ачааллыг шалгахтай энэ орон зай хүчин зүйлийн шинжилгээгээр бас давхар шалгаж авч болдог. За дараа нь алгоритмыг орон зай нарийн төвөгтэй байдлаар бол бид нар бас түрүүний тайлбар дээр ярьсан. Энэ маань тухайн тэр алгоритмыг шалгахтай оролтын утгуудын нөгөөд төр зуурын хувьд ажиллуулад тэгээд гаргалтын хувьд ямар үр дүн байгаа юм бэ гэдгийг нь бас давхар шалгаа авчдаг юм зүйлийг хэлж байгаа. За тухайн алгоритм ажиллаж байх үедээ тогтмол бас юм зайг эзэлж байдаг. Нэгэсэндээ одоо оролтын өгдлүүд, гаргалтын өгдлүүд, дотор хийж байгаа өгдлүүд маань програм дээрээс санахаг тогтмол байдлаар эзэмшиж байдаг. За үүнийг бол алгоритм зайлшгүй шаардлагатай зай гэж хэлээд тогтмол хэсэг гэж нэрлэнэ. За мөн алгоритмын хувьс хэсэг буюу одоо хувьсгч нарын утгууд байдаг. За энэ маань одоо жишээлбэл төр зургийн хувьсгч, за динамик санах хойн хуваарлалт, рекурсийн стекийн зай гэх мэт алгоритм үйл ажиллагаанаас хамаарат санах хойн ашиглах тэр хэмжээсүүд ондоо байх боломжтой. Их юм уу, бага юм уу, бага байж байгаа их болох, их байж байгаа бага болох. Ийм үйлдэлүүдийг алгоритм маань бас хийх боломжтой байна. За дараа нь алгоритм маань одоо цагийн хувьд одоо хурдан ажиллахын тулд энэ цаг хугацааны нарийн төвөгтэй байдлыг шийдэх ёстой байдаг. За энэ бол гүйцэтгэл бол маш их нөлөөлдөг. Энэ гүйцэтгэлд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйлүүд нь маань нөгөө төрөний үүсдэг бидний EPS нөхцлүүд, таталтын үйлдэлүүд энэ дээр бас гол үр дүнгээ үзүүлдэг. За ингээ өнөөдрийн лекц юм байлаа. Тэгэхээр та бүхэн маань бас асуулт бодох зүйл байвал багшаасаа асуугаарай. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Холбоо барихын хүсвэл Төвшин Баяр Маст хэдүү имэн гэсэн хаягаар холбогдоорой. За мөн Торо хейжээ суугаарай. Дагаж subscribe хийгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.